Сайн байцгаана уу энэ өдрийн мэнд. Өнөөдөр бид Côte-d'Ivoire улсад тохиолдсон нэгэн гайхамшиг түүхийг хамтдаа сонирхноо. Хөл бөмбөгийн од Дидье Дрогба хэрхэн спортын талбайгаас хальж улс орны иргэний дайныг зогсоож өөрийнхөө үндэснийг нэгтгэн эвлэрүүлсэн тухай. Спортын хүч чадал хэрхэн улс орны эв нэгдлийг дахин сэргээж чадсан бэ? Бидний мэдэх зааны ясан хэрэг буюу Côte-d'Ivoire улс нь баруун Африкт оршдог бөгөөд 1893 оноос Францын колоничлолд байсан ч 1960 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш хэдэн 10 жил харьцангуй доктортой эдийн засгийн өсөлттэй явж иржээ. 1990-ад оноос тус улс угсаатны ялгаа, шашин, газар эзэмших эрхийн маргаанаас үүдэлтэй гүн хямралд автсан юм. 1993 онд 33 жил ерөнхийлөгчөөр ажилласан Феликс Обуэ-Буан нас барснаар улс төрийн доктортой байдал алдагдаж эхэлсэн. Түүнийг залгамжлагч Анри Конен Бидье гэдэг хүн Юварын жинхэнэ иргэн гэдэг ойлголтыг хүчтэй сурталчилж, умард нутгийн мусульман шашин дэргэд болон хөрш орнуудаас ирсэн цагаачдыг улсаас шахан гаргах бодлого баримталсан нь хурцтмал байдлыг хөдөөсөн. 2000 онд болсон сонгуулиар Лорен Гбагбо төрийн эрхэнд гарсан ч нийгэмд үл итгэлцэл хуваагдал гүнзгийрч 2002 оны 9 дугаар сарын 19-нд Côte-d'Ivoire гэнэтийн бослого тэгдэв. Энэхүү бослого нь найрам доторх хуваагдал, хойд нутгийн цэргүүдийн эрхийн асуудалтай холбоотой байлаа. Хойд нутгийн олон залуус өөрсдийгөө иргэний бүрэн эрхээ эдэлж чадахгүй байна. Ялгуурлан гадуурхагдаж байна гэж үзэж байлаа. Тэдний дийлэнх нь ислам шашинтай хөрш Буркина Фасо, Мали улсаас гаралтай гэр бүлүүдийн хүүхдүүд байсан бөгөөд Côte-d'Ivoire төрсөн ч тэдний иргэншил нь олон удаа асуудалд ордог байлаа. Тухайн үед ерөнхийлөгч Лорен Гбагбо засгийн эрхийг барьж байсан ч түүнийг улс орныг бүхэлдэн төлөөлж чадахгүй гэж олон хүн үздэг байв. Түүнийг өмнөд нутгийнхын талтай хойд нутгийнхныг гадуурхан ханддаг гэж буруутгаж байна. Энэ нь улс төр нийгмийн гүнзгий хуваагдлыг улам хурцтгав. Бослогын дараа хойд нутгийн бүсүүд ялангуяа Буаке болон түүний иргэн тойрон босогчдын гарт орж Францын айрам бүс нутгийг хянах оролдлого хийсэн ч улс үндэстэн хоёр хэсэгт хуваагдсан хэвээр үлдэв. Нэг талд нь ерөнхийлөгч Гбагбогийн удирдсан өмнөд бүс нутаг, нөгөө талд нь шударга байдлын төлөө хөдөлгөөн нэртэй зэвсэгт бүлэглэл хойд нутгийг хянаж байлаа. Улс орны нэгдмэл байдал алдагдаж иргэдийн хооронд үл итгэлцэл, өшөө хорсол газар авч байсан энэ үед хэн ч инх тайвны тухай ярихад бэлэн байгаагүй. Харин энэ улс төр нийгмийн гүн хямралын үед гэнэт нэгэн хөл бөмбөгч нэр тодорч эхэлсэн нь Дидье Дрогба байлаа. Дидье Дрогба Тбилийн 1978 оны 3 дугаар сарын 11-нд Côte-d'Ivoire улсын нийслэл Абижан хотод төржээ. 1991 онд 13 настай Дрогба гэр бүлийн хамт Франц руу нүүж тэнд хөл бөмбөгийн актанд дэлгэсэн бөгөөд 1996 онд Францын 2 дугаар дивизион тоглодог Леуа клубын залуучуудын багт дуудагдаж анхны мэргэжлийн гэрээгээ байгуулжээ. 1998-аас 2002 онд дунд зэрэглэлийн Le Mans клуб тоглож байхдаа 12 гол оруулж дараагийн шатанд өөрийгөө харуулах боломж олж авсан. 2003-аас 2004 онд Дрогба Францын лигийн 1 дугаар дивизион тэргүүлэгч Марсель багт нэгдэж 35 тоглолтод оролцож 20 гол оруулж дэлхийн шилдэг довтлогчдын нэг болжээ. Европын цомын тэмцээнд ч тэр гялалзаж амжив. 2004 оны зун Дрогба Английн Челси багтай гэрээ байгуулж тухайн цаг үедээ Европын хүчирхэг лигүүдийн нэг Премьер лиг шилжиж буй анхны Côte-d'Ivoire-ын довтлогч болсон бөгөөд Челси клубтай хамт 254 тоглолтод оролцож 104 гол оруулсан түүнд Стэмфорд Бриджийн хаан нэрийг өгсөн юм а. 2002 онд Дрогба Côte-d'Ivoire-ын шгшээ баг дебют тоглолтоо хийж дараагийн 12 жил 65 голтойгоор шгшээ багийн бүх цаг үеийн мэрэгэн бууч болжээ. 2005 оны 6 дугаар сар буюу иргэний дайны гал эд дүрлзэж зэвсэгт бослогод газар авч байх үед Côte-d'Ivoire-ын шгшээ баг дэлхийн аврах шалгаруулах тэмцээний эрхийн төлөө тоглолт хийж байв. Тус тоглолт нь улс орныг нэгтгэх сэтгэлгээг сэргээх боломж болон харагдаж байлаа. Тоглолтын дараах хэвлэлийн хурлын үеэр Дрогба бид бүгд Иваранчуудаа бид газар нутгаа нэгтгэн бие биенээ үл тоосон явдлаа зогсоож иргэн бүртээ шударга эсийг тогтоох ёстой. Өнөөдөр энэ талбай дээр бидний ялалт бүх талыг нэгтгэж чадна гэсэн утгатай уриалга хэлжээ. Дрогбагийн энэ уриалга нь улс орныг хувааж байсан зэвсэгт бүлгүүдийн дунд хүртэл хүрч сөргөлдөөн дунд байсан ард иргэдэд итгэл найдвар бэлгэлжээ. Түүнийг дагах олон мянган фэнүүд хэвлэл мэдээллийнхэн түүний үгийг дэлхийд дахинд түгээг спортын хүчээр улс орныг нэгтгэх хэмээх шинэ үзэгдлийг бий болгосон. 2007 оны 3 дугаар сард Дрогба болон шгшээ багийн зарим тоглогчид
бослогын голомт болох Буакяд нөхөрсөг тоглолт зохион байгуулах санал гаргаж талуудын төлөөлөгчдөд хандлаа. Энэ тоглолт нь зэвсэгт босогчдын хяналттай бүсэд зохион байгуулагдсан цорын ганц спортын арга хэмжээ байсан бөгөөд үүний өмнө тэнд камер аваачид суулгах нь хүртэл хүндхэн даваа байлаа. Гэвч Дрогба өөрийн нэр хүнд болон холбоо харилцаагаар нэгдсэн үндэсний байгууллага Африкийн хөл бөмбөгийн холбоотой нэгт ажиллаж тоглолтыг амжилттай зохион байгуулж чаджээ. Тоглолтын өдөр Абижан дахь телевизийн сувгуудаар шууд дамжуулсан энэхүү арга хэмжээнд талууд харилцан үл тоомсоролдог байсан хэдэн мянган иргэд ижил тугдор нэгджээ. Дрогба тоглолтын өмнө стадионд орж ирээд "Инх тайван бидний хамгийн том ялалт. Спорт биднийг нэгтгэж, иргэдийн сэтгэлийг эмчилнэ" гэж хэлсэн нь олон хүний нүднээс нулимс унгаж, зөрчилдөөн дунд байсан талууд уулзаж тэврэлдэх эхлэл байлаа. Өнөөдөр Дидье Дрогбагийн энэхүү үйлдэл нь Кот д'Ивуарын инх тайвны домог хэмээн олон нийтийн дунд нэрлэгддэг. Энэ үйл явдал нь зөвхөн нэг тоглолт бус, харин улс орныг дайны хөлд живхээс аварсан спортын хүчний гайхамшиг болж үлджээ. 2010 онд Дидье Дрогба нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн сайн санааны элчээр томилогдсон. Элчийн хувьд тэрээр нэгдсэн үндэсний байгууллагын тайлан мэдээлэлд оролцож, Африк дахь инх тайван, хөгжил, ядуурлын эсрэг тэмцлийн чуулгануудад илтгэл тавьж, 2011 онд Япон, Итали, Америкийн нэгдсэн улсад хийсэн айлчлалын үеэр нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орон бүрийн төлөөлөгчдтэй уулзсан спорт ба инх тайван сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулан спорт инх тайвны хэл урайлгыг дэлхийд даяар түгээж Африк дахь залуучуудыг ийдэх харилцан ойлголцдог төсөлд татан оролцуулах ажлыг санаачилжээ. Дрогбагийн нэрэмжит санаа нь ирээдүйн Африкийн залуусын боловсрал, эрүүл мэндэд зориулсан дараах томоохон төслүүдийг хэрэгжүүлсэн. 2012-оос 2015 онуудад хэрэгжүүлсэн эрүүл ирээдүй хөтөлбөр нь хөдөө орон нутагт эмнэлэг, амбулатор барьж насанд хүрсэн хүмүүст эрүүл мэндийн тусламж үзүүлсэн. 2013 онд эхлүүлсэн бөмбөг ба боловсрал төсөл нь хөл бөмбөгийн сургалтын төвүүдэд хичээлийн танхимууд нэмж хүүхдүүдэд төрөл бүрийн мэрэгжил эзэмших боломж олгосон. 2016 онд багийнхаа нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд сэргээгт хэрчим хүчний станц барьж олон зуун гэр бүлд тог тогтоогч, уурын зуг, цэвэр усны хангамжийг шийдсэн. Эдгээр төсөл нь Кот д'Ивуарын засгийн газар болон олон улсын буйны байгууллагуудтай хамтарч хэрэгжсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 100 мянга гаруй хүн эдгээр үйлчилгээг ашиглажээ. Дидье Дрогбагийн энэхүү түүх нь бидэнд 3 гол сургамжийг үлдээж байна. Спортын нөлөөлөл. Спорт нь харилцан итгэлцлийг сэргээж улс төрийн болон нийгмийн хуваагдлыг нэгтгэж чадна. Алдар нэрийн хариуцлага. Олныг танил хүн амь нас, итгэлцэл, инх тайвны төлөө үүрэг хүлээдэг. Дрогба өөрийнхөө нэрийг зөв зөвлөд зориулжээ. Доктортой хөгжлийн урам зориг. Нийгмийн сайн сайхны төлөөх ажил нь тогтмол, олон талт байх ёстой. Төсөл санаачлага нь үр дүнгээ өгтөлн тууштай ажиллах шаардлагатай. Эцэст нь спортын хүчээр бид ертөнцийг илүү сайхан болгох боломжтой. Хэрвээ та ч бас өөрийн талбартаа нөлөөлөхийг хүсч байвал найдвартай байгууллага болон хамт олонтойгоо гар нийлэн ажиллаа. Бид бүгд инх тайвны элч байж чаднаа.